Hi guys. Окей, амьдралынхаа дараагийн нэг сонирхолтой үе дээр ирсэн гэж хэлж болно. Би хятад хэлийг суурьн анхан шатнаас суралцгаар 1 жилийн хугацаатай хэлний бэлтгэлд ирээд одоо 3 сар болж байна. Ирэхээс өмнө хятад хэлний бэлтгэлд яг хятадын өмнө хэсэгт суралцаад ямар байдаг талаар бичлэг олдохоос илүү хойд хэсэгт суралцвал ямар байдаг бичлэгүүд илүү их олдож байсан болохоор ирээд нэг юм бичлэг хийндэ гэж бодсон. Тэгээд энэ удаагийн бичлэг дээр би өөрийнхөө хичээлийн дунд хугацаанд яг хагасаа бүтэнсээ өдөр яаж өнгөрдгийг харуулахыг хүслээ. Хэрвээ та хятад хэллийг сурахаар сонирхож байгаа. За тэгээд хятадд 1 жилийн хугацаатай ч юм уу хагас жилийн хугацаатай хэлний бэлтгэл суралцаар төлөвлөж байгаа бол миний бичлэгийг сонирхоод үзээрэй гэж хэлэх байна. Энэ бичлэг дээр би ямар нэгэн гоё ганган байдлыг харуулахыг хүссэнгүү зүгээр л яг өдөртмийн амьдрал маань ямар байдаг, ямар одоо жоохон хүндрэлтэй асуудлууд байдаг мэдээ. Яг энгийнээр нь харуулахыг хүссэн шүү. За ингээс сурчаар миний бичлэгийг үзээрэй. Амралтын өдрөө амарч эхэлнэ. Одоо 12 сар эхэлж гисэн нэлээд хүйтэн байгаа учраас бус үгүй юу хүйт даагаад явчихдаг. Болохгүй хүйтэн хоёр нийлээд буцаад орондоо жоод хэлбэрнөө. Хөлбөрж аваад босоод өглөөдөө бэлтнэ. Орноос өндийсэн даруй зузаан халаад хуцуудаа өмсөхгүй бол маш хүйтэн. Яагаад гэх юм бол энд байрууд ямар ч халаалт авахгүй. Гадаа хэдийн нэмэх 10 градус суугааж өрөөнд маш хүйтэн байгаа. Бараг л уурс авсхан шүү. Тагтан дээр угаалгын өрөө шүршүүр бүгд байгаа болохоор тагт руугаа гараал даарна. Манай өрөөний гадаа дөхөн гутлуудаа хатаах гэж тавьсан байгаа нь хальт харагдаж байна. Гадаа ийм байдаг. Орж ирээд нүүрэндээ тосоод үрхэн энд сэрүүхэн байгаа учраас нүүр их хуурайж байгаа. Тосоод үрхэж дуусаад аяг ус унаа. Мэдээж цэвэршүүлсэн ус уух хэрэгтэй. Ингээд усаа уучаад хоолийнэ. Өнөөдөр борцтой гоймонтой шөл хийж идий гэж бодлоо. Өрөөндөө чанахаас бусад буюу бэлтгэх процессыг бүгдийг хийж дуусгаад чанахтаа нийтийн галтгоор гарч гарна. Яагаад гэх юм бол өрөөнд цахилгааны төлбөр гардаг учраас цахилгаанаа хэмнэх хэрэгтэй. Бид бол саарл устай учраас хоол ундандаа зөвхөн цэвэршүүлсэн ус хэрэглээрээ тэхгүй бол ус нь маш их хэмжээний ариутгалын бодистой зөвхөн нүр гараа угаах усанд орохтол хэрэглэх тохиромжтой байдаг. Энд олон улсын оюутнууд амьдардаг учраас жоохон замбраагүй байх талтай. Тийм учраас галтгоогоо харуулмааргүй байна. Галтгоондоо өөрсдийнхөө авсан хөрөгчөө байрлуулад авчдаг. За би хөрөгчнөөс өнөөдөр нэг аруул авлаа. Чанж дуусаад өрөөнд авч ороод идэнэ. Хоолоо хийж дуусаад өнөөдөр нэг амтлагч хийхээр шийдсэн. Өнөөдөр гарлик ойл. Тэд зөндөө олон төрлийн гарлик ойлууд бэлэн худалдаж авах боломжтой ч гэсэн би өөрийн амтандаа тааруулах хүтнээс материалуудаа тусад нь аваад өөрөө хийгээд идчихдэг. Энэ нь илүү надад тохирсон санагддаг. Ирээд галтгооны хэрэгслүүдээ өөрөө авдаг. Би өөрөө авахаар нэг хүндээ тохирсон дандаа жижигчнийг авчих нь амар санагдсан. Тосоо мөн нийтийн галтгоондоо орж хуураад буцаагаад аваад ирнэ. Тосоо хийж дуусаад өдөрт өөртөө зарцуулах цаг маань бүрэн дуусчихлаа гэсэн үг. Ингээд хичээлээ даруй хийж эхлэхгүй бол хичээл маань 2 өдөртөө хийж амжихгүй. Айгүй их юм хийдэг. 2 сарынхаа сүүлээр шалгалтаа өгдөг. Шалгалтаа өгөх болохоор чийжлэх, бичих, давтах юмнууд айгүй их байгаа. Одоо бол ямарчсан эцэсгээ 3 шалгалтандаа бэлдэж байгаа. Ингээд бэлдэж байгаа бол өнөөдөр дуусна да. Нэм гарагт эрт босох хэрэгтэй. Яагаад гэх юм бол өдөр номын санд суух ёстой. Өдөр номын санд сууханд бол эрт очихгүй бол номын санд суудл болтгүй. За тэгээд босоод гэлс өглөөний цагаа уугаад өдөр авч явах кофегоо бэлдээд гарах хэрэгтэй. Одоо бол кофенийхоо усыг буцлах гээд авч гарч байна. Дэлий чи манай гацуур цараа. Усаа буцлангууд буцаж авч ороод өглөөний цагаа бэлдэнэ. Энэ нэр амар гоё цай байлаа. Говийн хийцтэй зайсан. Энийг угаал гарах юм бол бүр өдөржингөө юм мэдгүй байхад ахиу болчдөг. Цайн дуртай өнд бол зөвлөхөр юм билээ шүү. Энэ цагаа ууж хараад орой 1-6-7 хүртэл хичээлээ хийгээд суухад хүсдэггүй. За цайгаа хийж дуусчаад кофегоо бэлтэнэ. Ирээд кофений бутлагч French press авсан. Байранд бол кофе нэрж уухад хамгийн тохиромжтой санагдаад байна. За ингээд кофе цай хоёр бэлэн болохын явцад цүнхэндээ юмаа хийгээд бэлдэж авах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо ер нь цаг айгүй хурдан яваад байгаа. Би жоохон хоцроод байгаа өглөө номын сан аль үшээ нээсэн би жоохон хоцорсон байгаа гэсэн үг. Номын сан бас хүйтэн учраас халдаг бүтээлгээ мартахгүй авсан. За ингээд цүнх маань юу н барыг бэлэн болчлоо доо. Одоо цайгаа угаал гарахад бол. Цайгаа уучаад кофегаа аягалж аваад хогоо аваад гар. Хогоо өдөртөө гаргаад хайж исэн зүгээр. Ягаад гэх юм бол дотор ойрноос тавьж цуглаж магадгүй. Өнөөдөр баг зэрэг оройтод гарсан учраас номын сан суудл үлдсэн байгаасаа гэж залбирал гүйх халахын дондор өгсөөл очиндоо очоод карта уншуулаад
номын санд орноо. Номын санд орчоод 7 давхар суудал байгаа хэсэг дээр очиод үдсэн суудал байхгүй дуусчихсан. Тийм учраас 9 давхрын задгай дээр очиод суухаар боллоо. Азар 9 давхарт залгууртай суудлыг үлдсэн байсан. Тэгэл нөгөөд дээр бөөн баярч болчихчаал ширээгээ сайхан арчаад хаалдаг бүтээлэг дэвтэр номоо гаргаал. Яг тухайг болоод хичээлийг хийндэ. Хичээлийг хийхдээ эхлээд байгаа даалгавар байвал даалгавраа хийж дуусгана. Даалгавраа хийж дуусгачаад дараа 7 хоногийн эхэнд үзэх хичээлүүдэд төрүүлээд ревю хийгээд бүгдийг бичгийг бичээд яг хийхэд тасгал ажил хийхэд бэлэн болгоод бүгдийг үлдээчдэг. Тэгээд тэрнийхээ дараа чэйжлэх ханзнуудаа бичээд чэйжлэх ханзуудаа бичиж дуусчаад хэр чэйжилсэн байна гэдгээ шалгаад дахиад бичээд үздэг гэсэн үг. Хичээлээ хийж хад бол цаг маш хурдан өнгөрнө. Тэгээ цаг маш хурдан өнгөрч болохоор оройн 6-7 болсныг гинт анзаараад за гэс хоол идчихэд ирээгээд гараад хоол идэхдээ нэг халуун уух юм бариад буцаад номын сандаа хурж ирээд хичээлээ үргэлжлүүлж хийдэг. Энэ удаа хоолны газар дээр очиод буфет хоолноос авъя гэж бодоод буфет хоол авсан. Буфет хоол нь болохоор хүн амьтанд ярих шаардлагагүй шууд өөрөө сонгоод аваад очиод дамжуулаад хийдэг гэсэн үг. Хоолныхоо дараа десерт идмээр санагдаад усан үзэмтэй чоко бай авсан. Ингээд чоко бай халуун уух юм хоёроо бариад номын сандаа буцаж ирээд хичээлээ үргэлжлүүлээд хийнэ. Хичээлээ хийжсэн 1 мэдсэн 20 болоод байр хаах цаг юугод өгсөн байсан. Байр 11 цагаас адаг 11 цагаас өмнө орохгүй бол байранд орох боломжгүй болно. Ингээд сандраал гис бүх юм багалж аваад гараад явлаа. Гараад явсан амар хүйтэн байсан. Өстө хүйтэн байна л гэж хэлээ да. Байрандаа ирээд унтна гэж бодож байна уу? Үгүй ээ. Оройныхоо бэлтгэлийг хийж нүур амаа угаагаад үс эзгээ сайхан саманчхаад үргэлжлүүлээд хичээлээ. Ингээд үргэлжлүүлээ үлдсэн юм хийхээр шөнийн 1-2 хүртэл сууж хичээлээ нэ. Маргаашийн шалгалтын ханзуудаа бичиж давтаад орой олоод хунтан да. Влогийг минь энэ хүртэл сонирхсанд баярлалаа. Дараагийн влогоор даваагаас баасан гарагийн амьдралаа харуулахыг зорино. Бас дахиад зав боломж олдох юм бол хэлний бэлтгэлд эрэхтэй юу бэлдэх вэ, юу хэрэгтэй вэ зэрэг нэмэлт мэдээллийг өгье гэжээ. Баярлалаа.